допингтэй тэмцэх бол та бүхэн мэдж байгаа тийм. Тамирчид допингт хамрагдана гэдэг чинь ерөөсөө спортын амжилтанд буурж байгаа, эрүүл мэндэнд хохирч байгаа юм асуудал байж байгаа. Тэгээ энэ допингийнхоо төв дээр ерөөсөө 200 сая төгрөг болго бууруулсан юм байна. Тэгээ тэр нь цалиндаа тавиад алга болчдөг. Нөгөө шинжилгээнд явуулдаг, шинжилгээний хариу авдаг, энтэй тэмцэх өөрчлөн сэргийлэх арга хэмжээнд дээр ингээ ямар ч зардал байхгүй болсон. Тэгээд тэрбум төгрөг тавьж өгөөч гэж хүсэж байгаа. Сая ярьсан шүүгэн шийдвэр биелүүлэх газрын барилгаас 14 тэрбумоос 1 тэрбум гарчиж байгаа. Энэ угаасаа цаашаа явж байгаа төсөл байна. Дараа онд дамжил явчих юм бэл. Гэхдээ яг одоо ингээд бид нар ч нэг дөрвөн спорттой л байгаа шүү дээ. Олимпийн төрлийн дөрвөн спорт, олимпиас тэмдэглэгээс медаль авдаг гэдэг. Тэгэхээр бусад спортын төрөл Монгол төгжих юм уу буюу л гэдэг асуудал. Бүгдийг хасцсан байгаа байхгүй да. Тэгээ энэ тамирчдын чинь төлөө хэн явах юм? Энэ спортын төлөө хэн явах юм? Яам нь хамгаалах болохоор бид одоо дуурж байгаа зарайтай. Ерөнхий сайд бол хүн бол одоо мега төсөл юм а гэж байгаа. Тэгээ энэ хүрээнд хүнийхээ хөгжлийн тал дээр төсвүүд их унсан байна. Ялангуяа спортын төсвүүд бол их унсан юм билий. Тэгэхээр энэ байгаа төсөв нь харьцангуй 1 тэрбумоос сэтэрсэн төсөв ерөөсөө байхгүй. Тэрийг ингээд үндсэндээ тэгэлцсэн харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм дөрвөн төсөл байгаа. Дээдлэн тэрбум, доошоо бүгдийг ингээд байхгүй болгоцсон. За тэгээ та бүхнийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Бүгд нийлээд 4 тэрбум. За, өөр тайлбар байхгүй болвол Ганбаатар гишүүний гаргасан саналыг дэмжих гэсэн томьёолоор санал оруулалт. Гишүүдийн 69.6% дэмжиж энэ санал дэмжигдлээ.